Монгол улсын гавьяа цол хүлсэн аймгийн засаг дарга отгон гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаараа гавьяат цол хүртсэн гүнчин нэргөө оюун нарыг хүлээн авч ажил амьдралын талаараа дурсамжаараа өрнүүлж уулзалт зохион байгууллаа. Монгол улсын гавьяат багш Дархуул аймгийн хүндэт иргэн Лувсан доржийн гүнчтэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон боловсролын салбарт тасралтгүй 36 жил ажиллажээ. Төр нийгмийн зүтгэлтэн аймгийн иргэдийн төчдийн хурлын дараагаар 2000-аас 2012 оны хооронд тасралтгүй 12 жил буюу 3 бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Түүний санаачлага удирдлагад орох хүүхэд хамгаалалт, эрүүл мэнд, боловсрол, өрхийн хөгжил, байгаль орчин, үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэвтэж зэрэг аймгийн хөгжлийг дэмжсэн олон 10 бодлого хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, орон нутгийн хөгжилд бодит дахиц дэвшлиг авчирсан гэдгийг аймгийн засаг дарга тодтогжээ. Дархан хотынхан маань Дархан уул аймгийн төр захиргааны байгууллага надтай хамтарч ажиллаж байсан хамт олонны маань төлөөлөгчид өнөөдөр ингэж сайхан хүндэтгэл үзүүлж гавьяатуудаа хүлээж авч дур татгалыг нь яриулж ингэж байгаад их баярлж байна. Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат зүтгэлтэн Дархуул аймаг дахь ургамал газар тариалан эрдэмтдийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор Зунаан Нэргүн ажлын анхны гарагаан Дархан готтойхоо ургамал газар тариалан эрдэмтдийн хүрээлэнгээс эхэлжээ. 2006 онд аймгийн хүнсүдэ аж ахуйн газар байгуулагдахад анхны дараагаар томилогдож газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн шинжилэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж иржээ. Салбарын хөгжилд бодит дахиц гарч аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн эзлэх хувийг 3.5-аас 14.5% хүртэл нэмэгдүүлэн ажиллажээ. Би хөдөө аж ахуйн заргуулыг 1989 онд төгснөөс хойш өнөөдөр 37 дахь жилдээ хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй ажиллаж байна. Тэгээ ажиллаж явах хугацаанд би хөдөө аж ахуйн мэргэжилтийн хүний одоо ажиллаж болох тэр бүхий л одоо салбаруудад ажиллаа гэж ингэж бододгийн. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэхээр зэрэг хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн бол нэгдүгээр салбарынхаа үйлдвэрлэлийн байгууллагуудад ажиллах ёстой. За тэр хүрээндээ би өнөөдрийг хүртэл энэ хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хэмжээнд бүх үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд иргэдтэйгээ ингээм хамт ажиллаж гин гэж ойлгож болно. Дараа нь хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн бол эрдэмтдийн байгууллагад салбарынхаа ажиллах ёстой. Тэр хүрээндээ би сургууль төгсөөд 10 жил энэ Дархан хотод байдаг ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнаас эхлээд хүрээлэнгийн орлого цагаарлыг хүртэл ажил албан тушаал дээр ажиллаж байлаа. Тэгээ энэ хугацаанд судалгааны ажил хийж өөрийнхөө одоо судалгааныхаа бүтээлийн үр дүнгээр хөдөө аж ахуйн докторийн зэрэгийг одоо хамгаалж ирсэн ийм төвхтэй. Дархан тээврийн хязгаарлалтмал хувьцаат компани захирал Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Минигийн оюун 1999 оноос хүнс бараа барилгын материал авц цэлбгийн зах ажиллуулж 2001 оноос буян зах шинэ орчин төвийн үйл ажиллагааг нэгтгэн өргөжүүлжээ. Ажил үйлчлэгээ бол одоо Дархан сэлэнгийнхээ бүсэд бол томд тооцогддог ийм худалдаа үйлчлэгээний газар Дархан сэлэнгийн иргэд аж ахуйн нэгжүүд дээр нь одоо бизнес эрхлэгч нар бол манай захаар үйлчлүүлдэг, өөрсдөө ирж бас тодорхой хэмжээний төрөөс талбай эзэмшиж ажил үйлчлэгээ явуулдаг ийм газар. Ер нь бол компани ажлын үр дүн гэх юм бол улсын болон орон нутгийн төсөвт анх байгуулагдсан цагаас хойш одоо найдвартай татвар төлөгч, шилдэг татвар төлөгч одоо энтерпренерээр гэдэг шагналыг 23 он хүртэл тасралтгүй авч байсан байдгийн. За энэ бол бас ингээ улс орны эдийн засаг хүн ардын амь амжиргаанд бол төсөөр дамжуулаад бидний ороос хувь нэмрээ гэж бодож бахархаж байдаг юм аа. Бирж буюу Дархан хотын хамгийн том зах худалдааны төвийг удирдан ажиллуулж байсан. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр өдөрт 150-аас 160 мянган хүн үйлчлүүлдэг тус компани худалдааны төв 1103 бизнес эрхлэгчийг худалдаа үйлчлэгээний талбайгаар ханган ажиллаж байна. Хүнс өргөн эргэлээний бараа бүтээгдэхүүнээр ханган ажилладаг Дархан тээвэр хязгаарлалтмал хувьцаат компани 120 гаруй ажилтнтай төвийн бүсийн хамгийн том худалдааны төвийг ажилуулдагаараа онцлогтой юм а.